Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдөр хөрсний бохирдлын иж тэжээлийн хэлхэнд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцъя. Хөрс гэдэг бол ургамал ургах тохиромжтой гадаргын өнгөн эсхийг бол хэлдэг. За бохирдлын эдгээр хэлбэрүүдээс цөмөрөө ойн хит ашиглалтын талаар ярилцъя. За ой мод буюу бүтээгч нь бүх хэрэглэгчдийн хоол тэжээл хүнсийг бол бий болгодог. Тэгвэл нэгэнт ой мод байхгүй болсон тохиолдолд түүгээр хоололдог хэрэглэгчид үе шат дамжлагтайгаар бүгд өсдөг байна. Нэгэнт бүтээгч хэрэглэгч байхгүй тохиолдолд задлагч нян хорхой мөөг болоо удаан оршин тогтнож чадахгүй. Ингээд явцын дунд хөрс бол үржил шимгүү болж хуурдаг байна. Ойн хит ашиглалтын бас нэгэн хор нөлөө нь бол хөрсний эвдрэл байдаг. Яагаад гэвэл мод нь өөрийнхөө хүчирхэг үндэсний системээр энэхүү хөрсийг барьж тогтоон мөн гадарга дээр нь бууж байгаа хур тундас цасыг болоо үер болгон урсгахгүй хөрс рүү бол шингээж өгөх гол ач холбогдолтой байдаг. Хөрсний гол ач холбогдол нь бол бүтээгчийг л бий болгодог. Ургамал зөвхөн хөрсөн дээр л ургадаг. Тэгэхээр ургамал ургах уу үгүй юу гэдгийг бол хөрсний энэхүү гурван хүчин зүйл шийдэж өгдөг. За эдгээрээс pH-ийн талаар дэлгэрүүлж ярив. Хими хичээлээр үздсэн байгаа. pH-ийн зөвхөн саармаг утга дээр л ургамал ургаж чаддаг. Тэгвэл хөрсний pH хүчлэг болоход бол ургамал түлэгдэж, шатаж ургах боломжгүй болдог. Тэгвэл pH-ыг нэмэгдүүлсэн тохиолдолд яах вэ? Өөрөөр хэлбэл шүлтлэг болгосон тохиолдолд яах вэ? Ургамлын гол эрхтнүүдийн нэг болох навчин хлорофиллийн тусламжтайгаар хоол тэжээлийг буюу шин бодисыг бүтээдэг. Тэгвэл энэ хлорофилийн найрлаганд байдаг төмөр нь pH-ийн хэвийн нөхцөлд л хөрсөнд байдаг. Тэгвэл pH-ыг бид нэр шүлтлэг болгочих юм бол энэхүү төмөр нь алга болно. За мэдээж төмөр байхгүй бол хлорофил байхгүй буюу ургамал шаарлаж, хагдарч ундаг байх нь байна. За дараагийн нэг гол хүчин зүйл бол эрдэс бодис. Хөрсөнд хангалттай эрдэс бодис байгаа тохиолдолд ургамал бол ургадаг. За зарим тохиолдолд хүн зориудаар энэхүү бодисыг нэмж хийснээрээ ургамлыг бид нар хөдөө аж ахуйд их хэмжээгээр тариалжуулж чаддаг. Тэгэхээр бордооны хэмжээ хит ихсэх юм бол бас хөрсний чанар муудаж ургамал ургах ямар ч боломжгүй болдог. За ургамал бол амьтны амьдрах орчин болдог. За мөн иж тэжээл болдог. Тэгэхээр зураг дээр байгаа навчин дээр бол ирээхний хэмжээний авгалтай байна. За шавж идсэн байна. За энд бол хөгс мөөгөнцөр болов хооллсон байна. Гэтэл хүн өөрийн хоол тэжээл болох ургамлыг тариалахын тулд маш их хүч хөдөлмөр цаг зарцуулдаг. Тэгвэл энэхүү аюултай гэж буюу бидний хэлдгээр бол хөнөөлт шавжийн эсрэг бол бид нар бас тусгай бодис цацдаг. За өнөх жишээн дээр бол бид нар бордоо буюу ашигтай бодисын хэмжээг нэмэгдүүлэх гэж бид нар бордоо цацсан бол одоо хортон шавжийг устгах химийн бодис цацж байна. За үүнийг бол пестицид гэж нэрлэдэг. Пестицид. За пестицид нь ургамал дээр байгаа хортой бодисыг устгахаас гадна хөрсөнд шингээд ингээд хөрсөнд байгаа нөгөө задлагч мөөг, хорхой, нянг бол устгачдаг. Ингээд нэгэнт задлагч байхгүй бол тэжээлийн хэлхэнд 1000 бүтээгч хэрэглэгч байгаад бол нэмэргүй энэ тэжээлийн хэлхээ бол оршин тогтнохгүй. За бас нэг аюултай зүйл нь бол пестицидыг цацангууд хөрсөнд шингээд хөрснөөсөө бүтээгч болох ургамал түүгээр хооллож байгаа амьтнаар дамжуулаад эргээд хүнд хорт нөлөөгөө үзүүлдэг. Өөрөөр хэлэх юм бол бүтээгчид маш бага хэмжээтэй байгаа хортой бодис буюу пестицид нь хэрэглэгчээс хэрэглэгч рүү дамжих тусам
бодисынх нь хорт хэмжээ нэмэгцээр байгаад ингээд хүн гэдэг бол тэжээлийн хэлхийний өрүүлж оргил байдаг учраас хүнийг эргүүлэн хордуулах, тийм ээ, өвчлүүлэх сөрөг нөлөөлөл бол гардаг. За хүн өөрөө эргээд байгаль дэлхийгээ буцаад өөрийгөө бол хордуулдаг. Бидний өргөн хэрэгэлдэг гоо сайхны бүтээгдэхүүн, за эм өргөн хэрэглээний, тийм ээ, цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд нь за усаар дамжин, за цаашлаад хөрсөн чингэн хөрсөөр дамжин бүтээгч болох ургамалд хуримтлагдаж, за ургамлаасаа хэрэглэгчээсээ за тэгээд хүнд эргээд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг. За хуримтлалыг бол та нарт загварчилж ингэж харуулж байна. За жишээлбэл бид нар ямарваа нэгэн байдлаар хэмжээний эм уулаа. За энэхүү эм маань бол бидний шээсээр дамжин бол гадагшилна. За тэгээд гол усанд очоод за тэгвэл усны ургамалд бол шингэлээ гэж үзэх юм бол энэ шар өнгөтэй буюу жижиг хэсгүүд байгаа гэсэн үг. Тэгвэл тэрхүү усны ургамлаар хоолсон загсанд бол энэхүү хорт бодис маань бол эргээд их хэмжээгээр хоримтлагдах нь байна. За тэгвэл тэрхүү загсыг идэж байгаа хүнд бол буцаад их хэмжээгээр энэхүү хортой пестицид бодис маань бол хоримтлагдах аюултай байх нь байна. Тэгэхээр идж тэжээлийн хэлхийгээр дамжуулаад за бид нар өөрсдөө хорддог байх нь байна. Эргээ биднийг бас хордуулах аюулд ордог байх нь байна. За гэрийн даалгаварт хүүхдүүдээ багшийнхаа өнөөдрийн энэхүү хичээлийг маш сайн тэмдэглээд миний хувь чадаар явуулаарай. Нэмэлт даалгавар бол өгөхгүй.